Сайн мэцгоноо та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Баярын ширээний зоог нэвтрүүлэг маань шинэ жилийнхаа дугаараар та бүхэнтэйгээ уулзахад бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар тоогооч ганц зөрөг маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд өөрийгөө тавч танилцуулах уу. За сайн байцгаана уу та бүхэндээ бас баярын мэнд хүргэе. За намайг их хотын ганц зөрөг гэдэг тоогооч мэргэжил эзэмшээд ер нь бол нэг 18 жилиг ардаа орсон байна. За өнөөдөр ямар хоол хийх вүлээ? За өнөөдөр ер нь бол баярын ширээндээ зориулаад угаас хүн болгоны мэддэг хоны гуй бүтэн гуй шаргаж байгаа. Тэр маань бол ер нь бол яг баярын ширээнд тохиромжтой тэг гэр бүлээр идэхэд тохиромжтой тийм хоол байгаа. Өнөөдрийн баярын ширээний зоог нэвтрүүлгийн онцлог бол гарын доорх материалаар та бүхэндээ одоо хоолыг хэрхэн амттай хийх талаар үзүүлдэг учраас өнөөдөр цагаан зөрөг тоогооч маань гоё одоо гуй шарж үзүүлэх нь те. За эхлэх хоолоо. За тэгье. За эхлэх явцдаа тэгээд хоёулаа ярилцаа явъя да. За ер нь бол хоны гуйны болгоог илдэр угаасаа олд цэгтэй байгаа. Аль цахаас угаасаа аваад юу очино. За ингээд бүтэн сайхан хоны гуй байна. За нэг эхлээд цэвэрлэнэ. Гэрийн нэгцүүд бол яг зарим нөгөө гурлаар ч юм уу те. Ингээд өрөөд нэг өснөөс нь авчдаг шүү дээ. За надад бол газ сайхан. Оо шууд газлал. Тийм өснөөс сайхан. Салгаад. За манай ганц зөрөг ягаад тоогоочлох мэргэжлээ сонгосон юм бэ? За тоогоочлсон шалтгаан бол ер нь бол амьдралын их гэх юм уу? 2007 онд Англи улсыг зорьсон. Ер нь бол нөгөө сурах чиглэл маань бол ерөнхийдөө IT инженер болно гэсэн тийм зорилготой яваад. Тэгээ нөгөө очсон чинь нөгөө хэлний бэлтгэл явсан эхний ээлжин. Тэгээ нөгөө хэлний бэрхшээлээс болоод галтманд ажилласан. Айгуугч хийж гэлсэн. Тэгээд ерөнхийдөө явандаа тэр яг тэр галтгооны амьдрал гэдэгтэй танилцаад галтгоо ямар гоё байдгийг гэдгийг мэдэж аваа. Тэгээ хажуугаар нөгөө нэг айгуух хажуугаар нөгөө тоогоочтой туслаад. Тэгээд ер нь бол дуртай бол нэг мэтгэж тоогоочлсон. 18 жилийн ардаар ирсэн байна. За одоо энэ илүү төтөө юмнууд нь авчих юм биш манайхаа. Цэвэрлээ сайхан. За. Одоо энэ хэр удаж болох вэ? Энэ бол ер нь бол 2 цаг 30 минутаас ер нь бол 3 цаг. Ерөнхийдөө гойныхаа том жижигээс шалтгаалаад. За амтлаганд нь юу явах вэ? За амтлаганд нь бол ер нь бол гэрийн нөхцөлд тэгээ өөрөө гэрт юу вэ байгаа юм аа. Надад бол яг давс, перц, чинжүү сонгийн сармс. Ер нь бол яг нэг нийтлэг яг нөгөө гэрт байдаг материалаар ер нь амтлана гэсэн үг. За амтлаа маань ерөөхдөө юм эхлээд. Сармс хэрэгэлдэг юм уу? Сармс хэрэглээ. Би хийдэг арилгах уу? Тэгээ. Сармс нэг 5 6 ялгах ч тийм үү? За. Сармс арилгах чадна би. Би ганцхан сармс арилгах чадна гэдэг шиг. За яганда сайхан 5 6 ширхэг сармс. Аха, одоо шууд бүрхэж байна те. Аха. Энэ маань ерөөхдөө 2 цаг 30-аас ер нь бол 3 цаг болно. Тийм учраас энэ хамгийн дөрөнд амтлаад юугаа ич гэсэн. За, тосон дээр манайхаа шууд давс перц. Давс перцээ гээд Аха. сайхан тостой ингээд хатгаад гэн. За би листээ гаргаж ирээд шууд листэн дээр тавиач тэгэхгүй юугаа заавчлуугасан. Окей. За листэнд ороо юу яах сайхан дэвсч өгөө. Кэшхэн цаас. Энэ бол яг хөө зүгээр энэ нөгөө өөрөө нөгөө зориултын цаас учраас ямар нэгэн одоо хоолнд орч юм уу тийм байхгүй. Яаж вэ гэхээр ерөөхдөө нөгөө доод листээ хамгаалж байгаа хгүй нөгөө гэрт нөгөө нэгэн хоол хийж дараа нь угаац хэвлэн хэцүү байдаг шүү дээ. Тэрнээс ерөнхийдөө хамгаалаад. За. Яасаа гэж чигд. Ингээл амтлах юм биш үү? Баш амархан юм биш үү? Одоо энэ бол ерөнхийдөө нөгөө хүмүүслэх нэг шарныхээ нөгөө эхний хэлжин шууд тэ хайрлан тагуун дээр тавиад хөнгөгөө шарна гэдэг нь шүү дээ. Энэ болохоор өөр. Эхлээд сахан битүү оовондоо хийж болгочоод тэрнийхэн дараа шууд оовондоо шарна гэсэн үг. Ямар нэг хайрлан тагуун дээр шарах юм байхгүй. Тэгэхээр шархаас ингээд өсрээд нэг гэр заавтлаад байдаг чинь баах бужигнадаар тийм бол байхгүй. Яг энэ дээр нь шууд 2 процесс явуулчих гэсэн. Зөв. Сармас өмжсөн чи өсчлөө. Бат наатаж харсан чи бүр өсчлөө. Ярьж хахад 3 цаг болох юм байна. Тоглосон. Гэсэн сах.
Бас отартлын. Ингэж амтын шингээхгүй бол бас Баг зэрэг хийхэн голч нь доторх шүүс нь бас галдаад. За энэ бол нэгдэх амтлаа шүү. Энэ мэдээж хоёр амтлаа явна. Шарахтаа бас өөр амтлаа явагдана. Энэ бол ерөөдөө нөгөө basic зөв нөгөө үндсэн амтлаа явж байгаа. Энэ ямар сонгон аялах вэ? Улааныг уу зүгээр шарыг уу? Зүгээр юу насан шараас нь авчаа. Энэ болоо. Тэгээ. За. Салон гисах гэж байна. Шууд ил тавьчихсан тийм. Тэгээд rosemary. Энийг туралталч ямар ширхэггүй байгаад багшгүй. За. Наа ч одоо. Жаасан санисаа. Энэ өндөг юу тэрлэж чана? Өндөр хойлоо Yorkshire pudding гэдэг Английн үндэсний хоолны. Одоо манайх бол нэг өвгөн бов ч юм одоо нэг тийм шармин шиг юм байдаг шүү дээ. Тэрийг адихтэй шарах шугууд. Оо зүц. Бас санаа юм харах нэ манайхаа. Нөгөө гоё соус мэдээж эн чинь өөр ялган тий. Улаан байна ч. Улаан байна ч. Энийх нь өөрөө гарсан шүүсээ нөгөө винотойгоо ойлоод. Тэгээ юу явах ч бас нөгөө шүүс нөгөө соус юм ихж болж байна тий. Одоо эн чинь одоо ингэ болоод ирэхээр ингэ шүл гараад тунаад ирнэ штэ. Тэгээ тэрүүгээр соус ихж штэ зүг үү. Оо наад чи хамгийн гоё амтлаа байна. За одоо энийг ингэ дээрээс нь дахиад нөгөө калкин соусоо тавьж өгöd. За тэгээ сайхан туулгад цаасаар ороод энэ бол битүү. Энийг бас ягаад дээр нь тавьж юм гэхээр нөгөө туулган цаасанд нөгөө маха наалдуулахгүй гэдэг утгаараа. За ингэ битүү ороод Би бол доторчлын дорогоод явах юм байна тийм ээ. Ягаад нь талаас нь ингэж за гарах уу. Бүрчт юм байна шүү дээ. Ер нь баярын ширээнд хийгддэг ихэнх хоол маань дококонд буюу одоо шарах зуухан дээр явагдаад байдаг. Тэгээд хичнээн нэг бүтэн махнууд их шаарддаг тий. Айлууд чинь. ер нь шар шүүгээр аливаа ямарваа нэг юмыг шарахтаа эхлээд 220 градус дээр нэг өндөр градус дээр 20 минут явуулчаад тэг градусаар 180 юм уу багасдаг дандаа. За одоо юу гэж байна? За одоо төмсний ачир. За. Энэ болохоор ер нь бол Английн үндэсний сан дээр өөс гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор сан дээр өөс гэдэг бол болохоор нөгөө англичууд нөгөө бүтэц сайн болмоо иддэг. Тэгээд бүхэл махтай уламжлалт тоолохгүй. Тэгээд энэ бүхэл махтай Германы тахалцаг тийм юутай эсгэлэн байцтай адилхан тэр шиг. За энэ оронд нь ярьж байгаа салаад ч юм өөр хамаа хийдэггүй ойлаа. Ногоо жууны очив. Ногоо бэлтгэж. Тэгэхээр ногоогоо бэлтгэхийн тулд эхлээд шууд тавган дээр тавлаад явах уу эсвэл тусна хийж дараа нь тавлаа. Эхлээд ногоонуудаа салаад сайхан бэлэн болоод нэг хуурхад бэлэн болгочих. За. За брокколинос. За хачир. Хачир бол ер нь бол нөгөө өөртөө байгаа тий. Өөртөө байгаа ногоогоор тий өөртөө байгаа гэхдээ хөрчин чи юу вэ? Одоо л гэхдээ бас нэг үе бодвол энэ брокколи ер нь бол нарийн ногоонууд ч бүх зүгээр л жижиг гэрийн доотлын үнсний төлөвт байдаг болчихлоо шүү дээ. Урд нь бол тэгээд тий урд нь бол заавал меркури явна эсвэл тий нэг том захууд юм уу том дэлгүүрүүд явж авдаг гэсэн. Одоо ч бас тэр үе бодвол гоё болчиход байна. За. Ногооны хачир махтаа бол яаж арга байхгүй. Цогцоос шарга байхгүй тий. Энэ манайхан ч ер нь хачиртаанда будаа хийгээл. Будаа солоосоос нь юунаас орж ирсэн вэ? Эрт орж ирсэн болохоор ерөөхдөө бүх хоолны хачирч юу будаа болчиход байгаа шүү дээ. Яг үнэ тий. Чинжүү. Ах нөгөө нэг чинжүүг Монголд орж наашиг цаашаа. Хоол амар алдартай болсон тий. Ах чинжүүний надад амар том дурсамж байдаг. Маа дээдл яах Англид амьдарч байгаа л. Монголд ирдэг байхгүй. Тэгэл ирээл би бас нэг жижигхэн паб маяг юм ажилладаг гэсэн. Тэгсэн чинь нөгөө бид нэр хоол хийжтэй ажилчдын хоол ч юм тийм баг тийм маяг юм идэл. Тэгсэн чинь ах орж ирээл хоол хийжсэн хажуудаа нэг юм чинжүү авснаа. Тэрийг түүхийг нийтэл. Тэр анхудаа тийм харж юмч юу вэ гэж бодсон шин байгаа. Нарийн ногооны мэддэггүй хүмүүс чинь тийм л байдаг ш бид нар бол нарийн ногоон дээр тий. Тийм шүү үнэ шүү дээ тий. За Осман ерөөдөө халаад эхлэн гол. За ер нь төмсөр бол хоёр төрлийн ачир юм. Нэг нь болохоор зүгээр бидний мэддэг нөгөө ногсон төмс. Хоёр дахь нь болохоор зүгээр шар шүгэн шарсан.
юу гэсэн төмс Sunday roast-ны roast potato гэдэг. За төмсөөр ихэд эдээрээтэй хэрчээд тэгээ буцалж байгаа усандаа хийгээд ерөөхдөө 20% болно гэсэн үг. 20% болгоод гаргаж ирээд шарнах. тэгээд шар шугамд болно гэсэн үг. Ягаад 20% болж байгаа нөхөр одоо энэ нэг төмсний ирмэг угаж яг энэ хэсэгт болгодог. Тэгээ гаргаж ирээд нөгөө сэгсрэн гол эдгэр чинь өөрөө ингэж нөгөө нэг бутраад эндээ ингэж наалдаж өгöd өнгөл годнох төмс нь гоё криспи болох хэрэгтэй байхгүй. За энэ хугацаа хүлээх хугацаанд нөгөө юугаа чи усаа бусах хугацаанд нөгөө хоёлоо нөгөө түрний яриадсан нөгөө капкейкний нөгөө лист нь болгодог. Байган тортой лист нь. Йогшэ пудинг гэдэг юм. За энэ болохоор юу ордог вэ гэхээр аюу амархан өндөг, сүү, гурил тэгэл болоо. Өндөг чи ерөнхийдөө барьцлуулах зорилготойгоор ашиглаж авах гэж би бодож байна ер нь. Тэгээд ер нь бол харьцаа бол яг өндөг, гурил, сүү гур маань яг адилхан хэмжээтэй. Заавал нэг хэмжээдэх юм баг. Зүгээр л 3 дурын аяга аваад, адилхан ижлэхэн аяга аваад тэгэл яг тэрнтэйг адилхан юу гэсэн үг. Яг сонирхолтой байна тий. Ерөөсөө бас энийг ер нь хийж үзээгүй юм шүү. Ханы гоё болж авчихсан. За ингэж яг адилхан 3 хэмжээтэй. За, яг 3 адилхан боллоо ерөөсөө. Тэгээд за ингэж өндгөө хийгээд эхний сүг ичнэ. За, надад нөгөө гэрт нөгөө ер нь бол таам гэртээ нөгөө юу явах юм бол өндөг зурагч нэгдүүлээ. Би ч нөгөө нэг би ч нөгөө яг нөгөө англид нөгөө юунуудаа сурцсан. Одоо бид нөгөө галтгооныхоо нөгөө төлсийн нэршлүүдээ сурцсан. Тэгээд Монголд аягүй асуудалтай байдаг байхгүй. Зарим нэг юм орчуулгууд дээр манайх ч нэг юм арай ондоо орчуулга нэг эвлэхгүй, хэлэнд эвлэхгүй тийм очлоо. За тэгээд өндгөө сүүгээ баг багаар. За энийг готож байгаа баг багаар хийгээд сайхан нийлүүлж би. За ус маань боцолсон төмсөө. Усруугаа игээд. Тэр нь бол 20% та төмсөө болсон. Буцалсан уу? За ингээд 20 юунтай болоо. За одоо энэ дээр болохоор би нөгөө төмсөө 20% та болчихоо шар шүгэндээ. Одоо 20% болгож ирээд шар. Тий 20% болгож ирээд нөгөө шар шүгэнд төмсөө болгосон шүү дээ. Тосоо игээд юу ячна? Овн луг ичнэ. Тосоо халааж гэсэн үг. Шар шүгээрээ. Яг шиг бүдэг нөгөө 100 мянга бэлэн болцсон. Ерөнхийдөө бол нэг 5-10 минут амраах хэрэгтэй. За амраж байгаа хооронд нь ер нь бол яаж таслаж байгаа юм бэ? Таслахгүй хоорондоо наалдаад. Ер нь бол цайны холбоор нэг тос хийгээд бас нэлээх тос байд юм биш. За ингээд шар шүгээрээ хийгээд тосоо халах гэсэн. Одоо дараа нь төмсөх гэж байна тий. Төмсөх гэдэг юм. За тэгвэл ирээдүйн зорилго юу вэ? Мээр асуулт. Ирээдүйн зорилго. Тэр нь одоо нэг шинэ концепт эхэлж байгаа. Ерөнхийдөө шинэ нэг ресторан нэгдэх гэдэг. Тэрний ерөнхийдөө яг seafood grill гэсэн нэг тийм концепт шинэ ресторан нэгдэх гэдэг үйл ажиллагаа явагдаж байгаа. За он гараад одоо seafood буюу одоо далайн гаралтай одоо гэрэлсэн далайн хоолыг та бүхэндээ бас идэж үзүүлнэ би утгахгүй. За ингээд төмс маань ерөөдөө ингээд гадруу ингээд болцсон 20% болно гэсэн шүү дээ. Тэгээ яхаа гэхээр усыг аваад шүүгээд хадаас нь тосон доо шууд хийчих юм биш үү? Одоо энд шүү шарч. Гүг. Энд төв тавиад энийг одоо нэг хоёул юу юм? Бас амтлаа маяг юм. Бас амтлаа. Тий. Далайн давс. За далайн давс чи. За тэгээд розмари. За. Розмаригаа сайхан. Жижиг. Тэнийг сайхан ингээд сэгслээд өнгөт нэг одоо нэг ирмүүд байна шүү дээ. Ирмүүд чинь өөрөө салаад тэгээ юунда нөгөө буцаагаад нөгөө төмсөндөө наалдаад гэсэн. За. Тэнгууд нөгөө розмари энэ чинь нөгөө далайн давсанд чи яг гоё нөгөө юунда ингэж гоё. Шингэж өгөх юм биш. Шингэж өгөөд. За одоо дараагийнх нь яг байлаа. Одоо. За одоо төмс маань ингээд ерөөдөө болоод амталцсан. За одоо нөгөө төрн шар шүгээрээ хийсэн тос маань алдсан баавч. Одоо ингээд тос нэг өөр ингээд халсан мэдэж бас. Энийг дахиж алаах гушууд энэ тосонд нь ингээд болгочих юм уу тий? Одоо ингээд боцоо шар шүгээр хийж гисэх байхгүй? Боцоод хийх юм уу тий? Тэнгууд нэг чинь нэг гаднад нь гоё криспи. Тэнгууд дотор тал нь яг нэг төмсийн нох шиг тийм гоё. Зөөлхөн. Гаднад нь хатуу. Тий, яг нэг англи үндэсний. Бас хянлаг зүгээр хянлаг байна тий. Ингээд.
За миний одоо хамгийн их сонирхоод байгаа зүйл болохоор яг одоо яг энийг яаж хийх юм болоо Тэр гэж нь нэг байгаа. юм шингэн үү юм боц. Балкон шиг. Ийм шингэн. Балконоос арай чог шиг юм байна. Тэ? За тэр нэг. За ингээд. Өө энэ хараа тосно. Ингээд халаад нэг өчртэй юм байна шүү дээ. Шууд болоод ирж байгаа байхгүй юу? Дотроо. Өнөө буцаад бас хийчих юм те төгөөнд. Тэ. Тэнгуул энэ маань өөрөө нөгөө болоод аяга илбэрт болно гэсэн. Бүр дээш хөөн гэж юу? Одоо голхоо нь дээр хараад. Энэ хөлөг чигээгүй хөөтөрдөг гэж юу? Цэцэн юм. Одоо ингээд шав шуганд хэдэм ядлах уу? Энэ нь 15. Төмсөн. Төмс бол ер нь бол нэлээд удаан бол. Төмс бол нэг 30 30 минут болно. Сайн шаш. Яг айтаахан. За, одоо ингээд сонс сонирхолтой харж байгааг энэ чинь ус маань буцалж байна. Одоо нэг ногсон төмсөө. Юу тавьчих. За, sea salt. За ингээд барин ширхний зог нэвтрүүлэг маань одоо үргэлжлүүлсээр байна. Одоо манай залуу маань одоо юун дээр явж байна? За, шар шүгээрөө ов маань болцсон ногсон төмс маань чи болж байна. Хойд одоо ногооны ачраа бэлдээд. Тэгээд салаадаа гэдэг юу нь хоол маань болсон. Үгүй тэгээд одоо луунгаа яах чаа ногооны ачирт их ч юм тий. Яг шууд чанчих юм шүү дээ. Зөв. Ер нь бол 70% та болгоод. Луун бол ер нь бол нэг болгоод юм ийм шүү дээ. Энд чи өөрөө яагаад гэхээр тий витамин А, амин тийм зөндөө юм даа шүү дээ. Бүх юм надад болчихтой. Тий, хэрвээ 100 болгочих юм бол тэр бүх юм маань өөрөө 470 болоод явчих юм байна. Нөгөө Монгол хоолноос ямар хоол илүү сайн хийж чадах вэ? Монгол болоос уу? Хроб бодог. Үгүй Монгол хоол сайхнаас л юм бол буудмууд чимгээс сурсан. Сайхнаас ч 2 3 жилийн өмнө буудмууд чимгээс сурсан. Тэгтээ энэ хроб бодог хийж үтсэн мэт тий. Хүсэх байх уу? Мэдээж тийм эстэй. Найз нөхдөр одоо ингээл нэг зугаалan моолн ч юм ингээл нэг хээр гарангууд л нөгөөдөл чи бүгд л хийж байгаа ч төө. Чи тоогооч юм чинь юу гаяа. Бүдэл хийж чадна тий. Бараг бурхан юм нэг чинь тий. байлгал хэлээд шүү дээ. За носон төмс маань болцсон. За. Сая усан шүүж аваад. За одоо төмсөө нухлаа. Юламжлалт аргаараа ерөөсөө шууд энүүгээр ингээд нухчихоо. Тэгээ. Бас гэрийн өсөлт хамж төмсөө ингээд. Тий бүр. За. Бацгийн давс юм байна. Бүтэн давс тий. Давс. Цэцгийн тос. Цэцгийн тос. За тэгээ баг зэрэг сүү. Уус хамгийн классик хамтлаа шүү дээ ч юм уу ер нь Сүүгээд ламтлждаг шүү дээ зарим айлууд бол. Ер нь ногсон төмсөн дуртай. Хамгийн гоё амттай. Тийм хүүхдүүдийн хамгийн дуртай хоолны ач чинь ногсон төмсөөс болчиход байгаа байхгүй. За тэгээд шинэ жил болох байгаа учраас та бүхэн маань бас гэртээ хондий гуйг аваад бэлдээд бас өөрийнхөө амтлаа үснэмж болно дээр нь ингээд дунд нь тавих юм бол маш гоё чимэн хоол болоод одоо баярын ширээгээ чимхэн байна. За ихэд нөгөө төмс маань. Оо төмс маань окей болсон ба штэ. Төмс ер нь шаарсан ч гоё байдаг, нухсан ч гоё байдаг. Яг төмс гоё амттай юм. Тийм ээ. Сонсоор яг гаднах нь криспи. Тийм ээ. Дотроо хөндөө юм шиг байна. Тэ. Төмсийг яаж болсныг мэддэг вэ гэхээр төмс өөрөө ихтэй түнд байдаг. Дараад нь болоод ирэхээр хөнгөн болчихдог ерөөсөн. Ингээл төмс болсон мэдчихдэг тийм үү? За ингээд. Нэг амж үзчих болох уу? За одоо луу маань яг 80% та гоё болцсон. За луунгаа гаргачих. Би энэ чи гоё юу бэлдсэн байгаа. Хөт осоо. Хөт ус мөстөөс. Шууд луу маань чи. Сайжрах юм тий. Тий саагаад ерөөдөө энэ маань болохоор нөгөө яг болох процесс болж байгаа процессыг шууд зогсооно гэсэн үг. Ахиж дулааны боловсролт нь явагдахгүй. Явагдахгүй ингээд босч байгаа юм тий. Шууд ингээд зогсож. Загас. Завталж байгаа усанда брокколиго хийгээд ер нь бол нэг 30 40 секунд. 30 секундын дотор болчтой. Өнгө нь болох тусмаа яах вэ? Тэр болсмаа ер нь бол тэгэл яг түрүүний яв шиг өнгө нүхэд тэгээд ингээд доторх байгаа бүх нэг агуулгаж байгаа аминд юм байна. Витаминууд маань багхгүй болчихсон. За манайхаа. Тийм учраас одоо ногоо шууд хутуусан тэгээд. За ногоо. За яг шиг бүрийн болцсон. Намч юу яахгүй. За ер нь бол юм. Тэсвэртэй шүү дээ. Бас ингээ хөөчтэй юм шүү. Би одоо заалч нөгөө хөөлгөчтэй бекон паудер ч юм уу тэгээ ямар нэг хөөлгөч сод мод хийгээд хөөлгөч хийчихэж хөөрөх юм дүүсчихсэн. Урц намхан байгаа шүү дээ тэгээд. Сүү өндөг бүрэл баг зэрэг тавс хар пэс хийгээл. Тайлбарч за энэ ч нэ юугаа. Чин цайгээд ногоо аваад гайхамшигтай
За эхлээд нөгөө болоо. Энэ юу нөр баг төгсөн баг шиг байна. Аль. Юу ямар гоё юм бэ наад чинь. За одоо эднийг юм гэж бод. Одоо би нөгөө түрүү хэлсэн шүү дээ нөгөө 2 удаа яа гэдэг одоо нөгөө шар процесс нь явагдах байхгүй. Оо тийм үү. Одоо энэ маань ерөөдөө бол маха бол процесс нь явцсан. За энэ маань ингэ байж. Одоо яах вэ гэхээр өдөр энэнийхээ соусыг найруулна. Энэ юу гэхээр ойстер соус. Ойстер соусын ер нь хөвчлэн ямар хоолн гэх вэ? Ер нь бол нөгөө хятад хоол, тий Аз хоол ер нь бол ганц гол хамтлагч байгаа шүү дээ. За тэгээд зөв юм бол. Хүмүүс ойстер соус гэж ойлгох байгаад байдаг тий. Үгүй зөө. 50% ер нь бол. За. Тэгээд барбекю соус. Ойстер соус, зөвхөн бата соус гэдэг. Яа энэ тэ ямар гоё ойртой юм бэ. Тэ. Гайхам шиг мэдрүүлж штэ. За одоо ингэ буцаад шар шугуур орчихно. За ингэ ер нь бол 15 минут яг шахахад гоё шарагдав. За бүр шэр хоол яг ингээ гэр бүлээрээ юм чин дундаа хуваагаад иддэг хоолыг. Ямар хоол вэ? Гоё юм. Нөгөө юм юу шиг гоос цаас шиг юм уу юу гэх юм. Тийм байна. Аа хөөе. Эндээс нэгийг амсаад үзчихээ л да яадаг юм бэ. Болохоос өмнө ингээ хоол амсах зүг байдаг уу тийм. Энэ өстө янз янзтай шүү дээ. Ямар гоё битээ юм бэ тийм. Зян гэдэг рөөст. Зян одоо салаад навч. Өстө янз янзтай шүү дээ. Салаад бол энэ угаацсан. Угаад баг зэрэг давслаад тоосон баг шиг тэгэл. Авокадо. Би одоо ингээд нөгөө ямар ч харан тусцсан байхгүй ч яг өмнөөс нэг ч юм шиг хараад. Ой наа. Авокадог бас шинэ оноос ладанд хийгээд байдаг. Гэхдээ манай монголчууд одооноос эхлээд сурч байгаа шүү тий. Тий. Урд нь бол ерөөсөө хийдэгчгүйсэн юунд чиглэлт ингээд байдаг. За. За ямар помидор үрцээ. Жижигнээс хоо. Хамаг өдөө жижигнээс авчи. Чи За, урьдчилан нэг шиг дагаад авъя. Эгөө л тусалж яана гэд буруу ирчээд аюул алж магадгүй те би. тэр нь би ингээл хамааруулчихсан. Могоо тэгээд. За, шинэ оноос салаадаг хүмүүс хөвчлэн яадаг вэ гэхээр авчиж холиод бүгдийг нийлүүлээд холчдог. Тэгэхээр нөгөө навчин буугаад унаад тэгээд ер нь алчигаад мөх олчдаг. Тэгэхээр яаж тавьдаг вэ гэхээр эхлээд одоо навчаа тавиад ногоонуудаа ингээд дээр нь тавиад хамгийн дээр нь одоо амтлагч буюу тэр соусаа тавих юм бол яг ингээд тэгтээ хутгачдаг. За аялаа салат дрессинг. За одоо салат байгаа нь юу юм чинь гоё. Зөөхий. гэж хоо. Тэгээ гिच зөвгийн бол Гэж зүгийн бол өөр юу гэдэг вүлээ? Тий, ер нь бол үндсэн юу бол нэг зөвгийн бал гिच тэгээд нөгөө алюминий цуу. Тий, алюминий цуу гэж. Тий, салат дрессинг бол угаасаа тэр нөгөө гэртээ байгаа материал юу вэ тий?
Чимэн хийсэн хойны гоё. Одоо бэлэн болж байна. Ингээд бүгдээрээ явж баярынхаа ширээн дээр зоогоо тавьцгаая. Яго. За тэг. За ингээд баярын ширний зог нэвтрүүлгийн маань хоньны чарсан гоё бэлэн болсон байна. Одоо амтлагын цаг хамгийн хүсэн хүлээсэн амтлагын цаг хэвлээ. За сайхан өөхтэй хэсгээс нь хэрчээл. За. Гоё яана. Уусаа одоо шинэ жилээр мэдээч хэрэг бүгдээрээ л дундаа тавиал бөөнөрөө хоолоо хувааж иддэг. Яа бүр зүрхрөө гэдэг шиг. Ямар гоё юм бэ те. За ер нь л яг гоё ингээд medium бол. Medium бол талтай. Яа, надад янз юм бол тийм шүү дээ. Одоо тэд нар соосонд нь халбаараа ингэ шийдэх юм. Тийм, дээр нь соус яач гэх. Ой. За. За ингэж. Чудаас. За ингэж ерөөсөө ингэж тавлалт их нэ шүү дээ. Зөв үү те. Гэтэ төгсөн багшилсан байсан. За. Баярлалаа. Өгсөөлөө нэг хамгийн гоё агшин чиг байсан амтлагын үед шүү дээ. Соус. Наа гол юм. Өөрсдөө гол юм энэ шүү дээ. Энэ дээрээ мчаад одоо юугаа хийх юм бэ? Вау, соус. Аяг. Одоо аяг. Яг зөв аяг. Харин тэр явчраа одоо олж шүү. Түрүү дангаар нийтэдсэн. За хоёр амс чи би өөртөө. Болчихнаа. Гэрчээсэн агаад штэ гэдэг шиг. Ясаа айтах юм бэ? Ямар гоё юм бэ те. Ямар гоё гадна л юм гоё шавтал айтаахан. Яа дэвтэй гоё нэ. Ста янз амттай байна нэр гэсэн. За энийг нэрчээд гин. Өөр санаа амтгаа зэн. Гоё өрнөц. Махлаа болоод ирчихээд энийг ингээд амтдаг. Гахамжтай. Энэ удаагийн баярын ширхэгний зог нэвтрүүлгээр оролцсон одоо ганц зэрэгтэй маш баярлалаа. Та бүхэн маш шинэ жилээрээ энэхүү сайхан хоньны гоёыг дагаад хийгээрэй. Ингээд энэ удаагийн дугаар маань өргөндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.